Аливаа хүний цаг үеэ мэдэрч олж авсан мэдлэг боловсрол, мэрэгжил, улс орны хөгжлийн хөдөлгөөр айл гэрийн тулгуур багнуулдаг. Хувьсан өөрчлөгдөж буй энэ үед чанартай сургалт, чансаатай боловсролыг олгож буй нэгэн сургуулийг танилцуулж байна. Мянган 1924 он Гайл эдийн засгийн дээд сургууль байгуулагдав. 1996 он санхүү эдийн засгийн дээд сургууль болов. 2000 он үндэсний магадлан идэвхжил авав. 2012 он олон улсын магадлан идэвхжлийн үзүүлэлтийг хангасан Монгол улсын анхны сургууль болов. Америкийн нэгдсэн улсын дээд боловсролын чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох Америкийн бизнесийн сургууль хөтөлбөрүүдийн нэгдсэн холбоонд нийт 1200 гаруй ихтэй сургууль гишүүнээр эсэж 920 гаруй нь магадлан идэвхжлэгдсэн байдаг. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хувьд 2008 онд тус байгууллагын гишүүнээр эсэж 2012 онд олон улсын магадлан идэвхжлийн үзүүлэлтийг хангаснаар албан ёсоор олон улсад магадлан идэвхжлэгдсэн Монгол улсын анхны сургууль болсон юм. Олон улсад магадлан идэвхжлэгдснээр тус сургуулийг төгсөөд Америкийн нэгдсэн улс, Европын зарим улсууд, Австрали, Канада зэрэг олон улсуудад санхүү эдийн засгийн дээд сургуулийн бакалаврын дипломыг хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн мастер, докторийн сургалтанд чөлөөтэй хамрагдах боломжтой болсон билээ. Өнөөдөр санхүү эдийн засгийн дээд сургууль нь 200 орчим багшлах боловсон хүчинтэй 5000 гаруй оюутнуудтай санхүү эдийн засгийн дээд сургуулийн харьяа олон улсын нэгтлэн бодох бүртгэл санхүүгийн мэргэжсэн сургуультай өнөр гэр бүл болж өргөжөөд байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан сурагчдад сургалтын 4 хэлбэрийг санал болгож жил бүр 700 орчим төгсөгчдийг төгсгөж Монгол улсын боловсролын салбарт төвчээлэн зүтгэж байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн сургалтын хэлбэрүүдийг танилцуулъя. Үүнд үндсэн хөтөлбөр, хамтарсан солилцооны хөтөлбөр, шаталсан сургалттай хөтөлбөр, үндсэн хөтөлбөрүүд, бизнесийн менежмент, маркетингийн менежмент, нэгтлэн бодох бүртгэл, санхүүгийн менежмент, банкны менежмент, бизнесийн эдийн засаг, бизнесийн эрх зүй, мэдээллийн системийн менежмент, бизнесийн эрх зүйч мэргэжлийн хөтөлбөр. Бид 2009 оноос эхлэн бүгд найрамд Хятад ард улсын Дайлын нэг сургуультай хамтран бизнесийн эрх зүйч мэргэжлэр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд 2013 онд анхны оюутнууд маань төгсөж хууль эрх зүйн болон бизнесийн салбарт эзэмсэн мэргэжлээрээ доктортой ажиллаж байна. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь 2009 оноос эхлэн Хятад улсын Дайлын их сургуультай хамтран бизнесийн эрх зүйн мэргэжилтэн бэлтгэж эхний төгсөлтүүдэд амжилттай хийгээд байна. Сүүлийн жилүүдэд Монголын нийгэм эдийн засгийн амьдралд гарч байгаа нэг өөрчлөлтүүд яаргагүй хөрөнгө оруулалт дагсан асуудал, нуул уурхай дагсан асуудал, дээр нь эдийн засгийн хөгжлийн асуудал өөрөө тулгамдж байна. За энийг дагаад эрх зүйн маш нарийн зохицуулалт бас шаардж байна. Энэ нэрийн зохицуулалтыг амьдрал практик тодорхой кейс маргаан хэрэглэхдээ ямар байдлаар эрх зүйн үндэслэлтэй хэрэглэх үү гэдгийг бол манай төгсөгчнөр энэ боловсон хүчин энэгээр бэлтгэж байгаа боловсон хүчнэр бол тодорхой хэмжээний мэдлэгийг бол эзэмших ёстой. Бид энэхүү туршлагатай тулгуурлан 2014 оноос өдрийн үндсэн хөтөлбөрөөр бизнесийн эрх зүйгээр мэргэжсэн эрх зүйн бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хятадын Дайлын нэг сургуультай хамтарсан хөтөлбөрөөр бизнесийн эрх зүйн хуульч бэлтгэсэн байна. Тэгэхээр анхны төгсөгчдөөс од заяа манад ажиллаж байгаа. Би бол бизнесийн эрх зүйч мэргэжилтэй бүгд найрамд Хятад ард улсын Далайн хотод төгссөн. Тэгээд одоогоор MDS-ийн хаалыг суулийн фирмэнд ажиллаж байна. Монгол улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр үзүүлж буй уул уурхай газрын тас эрчим хүчний салбарт бол гадаадын төдийгүй хятадын хөрөнгө оруулагчид маш их байдаг. Үүн зөвлөгөө өгөхөд бол хятад хэл, англи хэлний мэдлэг маш их шаарддаг. Энэ хөтөлбөрийг төгссөн төгсөгчд маань англи хэл, хятад хэлний мэдлэг, тухайн орны хууль зүйн мэдлэг, монгол орны хууль зүйн мэдлэгээрээ
энэ салбарт эргэлтийн зөвлөгөө үзүүлэхэд бол ихээхэн чадвартайор төгсдөг төдийгүй их орныхоо хөгжилд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай сургууль ганц одоо эдийн засгийн мэдлэг олохоос гадна бас хэлний чиглэлийн мэдлэгийг бас төгсөгч нартай бол олгоно. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын маргаанд гэдэг юм уу одоо хэлнийхээ мэдлэг чадвар, дээр нь эрх зүйн үндсэн ойлголт, түүнийг хүлээж авсан мэдлэг чадвар, дээр нь эдийн засгийн онлын мэдлэг, эдийн засгийн суурь мэдлэг дээр нь толгуурлаад аливаа асуудалд эрх зүйн ухамсартай, үнэн бодиттой, талуудын эрх ашгийг хамгаалсан байдлаар шийдвэрлэх ийм боловсон хүчнийг бол бид одоо цогц мэдлэгтэй ийм боловсон хүчнийг бэлтгэх бол өмнө зорилгыг бол өмнө нь тавин ажиллаж байна. Бизнесийн эрх зүйн мэргэжлэр төгсөгчдийн ажлын байр. Бүх шатны шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын ажилтан, өмгөөлийн нөхөрлөлд хуулийн ажилтан, төр засаг захиргааны байгууллагад хуулийн мэргэжилтэн, бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх, гэрээний хуульч, хууль зүйн салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажилтан, мэдээллийн системийн менежмент мэргэжлийн хөтөлбөр. Манай сургууль 2005 оноос эхлэн мэдээллийн системийн менежментээр мэргэжсэн бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөрийг бэлдэж эхэлсэн. Мэдээллийн системийн менежмент мэргэжлийн хөтөлбөр нь оюутнуудад бизнесийн болон мэдээллийн системийн онцгой, үндсэн, цогц мэдлэг чадваруудыг эзэмшүүлж, ажлын байран дээр өрсөлдөх үед бусдаас ялгарх давуу байдлыг олгож эхэлсэн хөтөлбөр юм аа. Оюутнууд маань суралцах хугацаанд маш өндөр хүчин чадалтай компьютерүүд дээр сургалтаа явуулж дадлага туршлага олж авдаг, мөн мэдээллийн системийн алба болон мэргэжлийн одоо төслүүд дээр ажиллах боломжтой байдаг. Сургуулийнхаа мэдээллийн системийг хөгжүүлэхэд оролцож, сургуулийнхаа мэдээллийн системийн албанд тасралтгүй дадлах их боломж олгодог нь бид нарыг төгсөөд ажлын байранд ороход их эрэг нөлөө үзүүлдэг гэж боддог. Манай ангийнхны хувьд бол 4-р курс, төгсөх курс гэсэн хэдиж бид нэр суралцсан хажуугаар бүгдээрээ мэргэжлийнхаа чиглэлээр цагийн ажил хийдэг. Мэдээллийн системийн менежмент мэргэжлийн хөтөлбөрийг төгсөгчдийн ажлын байр. Төслийн менежер, системийн шинжээч, программист, програм хөгжүүлэгч, өгөгдлийн сангийн администратор, бизнесийн шинжээч, системийн администратор, медиа маркетингийн менежер. Би 2011 он санхүү эдийн засгийн дээд сургуулийг мэдээллийн системийн менежмент чиглэлээр төгсөнгүүтээ МСС гүрүү түмний нөөцийн ажилтнаар орсон. Энэ мэргэжил маань биднэрт ямар мэдлэг чадварыг олгосон бэ гэхээр бизнесийн удирдлагын чиглэлийн бол мэдээллийн технологийн дэвшлиг зөв хүлээж авах, хурдан сурах тэр чадвар суулгаж өгсөн гэж би боддог. Тэрнийхээ ачаар одоо ингээд группийн хэмжээнд хэрэгжих гэрээний ERP системийн төслийн координаторын үүргийг хүлээж аваад явж байгаа. Тийм ч учраас энэ мэргэжил маань цаашдаагаас энэ ажлыг хийж гүйцэтгэхэд их үүрэгтэй, чухал ач холбогдолтой, надад их дэмжлэг үзүүлэх байхаа гэж их найдаж байгаа. Хамтарсан солилцооны хөтөлбөрүүд. ACCA хөтөлбөр. 2/2 хөтөлбөр. Шилжин суралцах хөтөлбөр. Зочлогын үйлчлэгээний менежментийн хөтөлбөр. ACCA хөтөлбөр. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь 2006 оноос эхлэн Монгол улсад анх удаа олон улсын мэргэжсэн нэгтлэн бодогч ACCA бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол залуус дэлхийн түвшинд үнэлэгдэх боломжийг бий болгосон юм. ACCA цолтой хүн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хамгийн өндөр цалинтайгаар ажиллах боломжтой болдог. Мөн олон улс дахь санхүү бүртгэлийн мэргэжлийн нэрэлт өдрөөс өдөр төсөж байгаа өнөө үед Монгол улсын хувьд ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжсэн нэгтлэн бодогчдыг бэлтгэж эх орондоо ажилуулах нь улсын маань хөгжил цэцгэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулах юм аа. Би санхүү эдийн засгийн дээд сургуулийн ACCA хөтөлбөрт 2007 оноор эцэж ороод 2011 онд төгссөн. Тэгээд төгсөө шууд төрийн албанд ажилд ороод төрийн албанд ажиллахад маань нөгөө ACCA-д сурж ирсэн бүх хичээл маань англи хэл дээр явагддаг. Нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандартыг судалж үзсэн маань илүү давуу тал болж өгсөн юм санагддаг. Олон улсын мэргэжсэн нэгтлэн бодогч ACCA бэлтгэх хөтөлбөрийн сургалт нь Их Британд дахь ACCA нийгэмлэгээс батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу англи хэл дээр явагддаг бөгөөд
Оюутнууд сурсан мэдсэн зүйлээ тус нийгэмлэг рүү шалгуулдгаараа бусад сургалтаас онцлог юм. There are many reasons why I chose to study the ACCA course here. The first reason is that the ACCA community is very friendly and supportive. They not only encourage you to improve yourself intellectually, but also physically and emotionally. Also, the ACCA provides a global curriculum taught by professional teachers in the English language. I recently gave my examinations and got a pass of 98%. So in the future, I hope to keep passing my examinations, become an ACCA member and work in a global company so that I can contribute to the Mongolian development. It is a great pleasure to study as an ACCA student and a motivating challenge at the same time. Although the main challenge is to combine effective studies with enormous workload at a Big Four company, the feeling I get after each exam is incomparable to the challenge. Furthermore, I believe the time and effort we face towards becoming an ACCA member pays back almost immediately, and not only in terms of vast career opportunities, but the possibility of meeting highly driven people in the process of becoming a great professional are quite exciting too. And finally, I wish everyone the best of luck and success in their way towards becoming an ACCA member. 2008 оноос хойш одоо бэлтгэж гаргасан олон улсын мэргэжсэн бодогч нар маань яг одоогийн зах зээл дээр дэлхийн одоо шилдэг дөрөв гэж нэрлэгдсэн аудитын компаниуд Монголд ороод ирсэн үйл ажиллагаа явуулж байгаа эдгээрт ажиллаж байгаа. Энэ сургуулийн одоо эцсийн зорилго бол магадгүй 20 жилийн дараа энэ дэлхийн дөрөв шиг тийм өндөр чанартай, өндөр нэр хүнд бүхий Монголын үндэсний компаниуд бий болох нь бол дамжиггүй. Тэгэхээр бид нар эдгээр одоо компаниудынхаа үндэс суурь болох хамгийн сайн мэргэжилтэй ажилтнуудыг одооноос бас бэлтгэж сургаж байгаа гэдгээрээ бид нар бас өөрсөндөө одоо бахархалтай ажиллаж байна. ACCA хөтөлбөр Их Британи, Австрали, Канада, Сингапур, Малайз зэрэг өндөр хөгжилтэй орнууд руу шууд шилжин суралцах боломжтой болно. Төгсөөд ажлын байраар хангагдах баталгаа 100% байдаг. Бусдаас өндөр цалингаар цалинждаг зэрэг олон давуу талтай. Би санхүү эцгийн дээд сургуулийн ACCA хөтөлбөрт анх 2009 онд эзэн суралцсан. Эхний шатаа дүүргээд хоёр дахь шатанда 2012 онд Их Британий Лондонгийн бизнес санхүүгийн дээд сургуульд сурч маш богино хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ACCA цолтой санхүү эзэн дээд сургууль болон Oxford Brookes сургуулийн бакалаврын зэрэгтэй болж төгссөн байгаа. Дэлхийн 170 гаруй оронд мэргэжлээр ажиллах боломжтой байдаг учраас анх би энэ мэргэжлийг сонгон суралцсан. Миний бие болоод манай гэр бүлийнхэн энэ мэргэжлийг сонгосноор маш их баяртай байгаа. Хамтарсан солилцооны хөтөлбөрүүд Хамтарсан болон солилцооны хөтөлбөр нь анх 2006 онд Хятад улсын Далайны их сургууль 9 оюутныг бизнесийн менежмент мэргэжлэр сургалтуулахаар явуулж яснаар эхлээ тавьсан бөгөөд түүнээс хойш уг хөтөлбөр улам өргөжин тэлж нийтдээ 400 гаруй оюутан хамрагдаж 100 гаруй оюутан амжилттай суралцж төгсөд байна. Бид хоёр дээр нэг нь хоёр бакалаврын хөтөлбөрийг Хятад улсын Далайны их сургууль, Далайны политехникийн их сургууль, Солонгосын Хандооны их сургууль, Сол Брижийн олон улсын бизнесийн сургууль, Тайваны Азийн сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Цаашид бид Америкийн нэгдсэн улсын Монтанагийн их сургууль, Английн Сандерленд их сургуультай хамтран хоёр дээр нэг нь хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ба 2014-15 оны хичээлийн жилээс эхлэн Америкийн нэгдсэн улс болон Европын их сургуулиудад шилхэн суралцах хөтөлбөрийг нэн ажиллаж байна. Хамтарсан болон солилцооны хөтөлбөрийн давуу тал 4 жил суралцаад 2 улсын 2 сургуулийн диплом, бакалаврын зэрэгтэй төгсөн. Сонгосон мэргэжлийн эзэмшихийн зэрэгцээгээр хэлний өндөр ур чадвартай болно. Тухайн орны түүх, соёл, зан заншилтай танилцж, юм үзэж, нүд тайлна. Олон орны оюутан залуустай танилцж, глобал орчинд ажиллаж, амьдрах чадвартай болно. Шилжин суралцах хөтөлбөрт бизнесийн суурь хичээлүүд бүгд англи хэлээр заагдана. Түүнээс гадна санхүү эдийн засгийн дээд сургуулийн бусад хөтөлбөрийн оюутнууд солилцооны хөтөлбөрт хамрагдаж, нэг семестр, нэг жилээр хамтарсан сургуулиудад очиж суралцаад кредит тооцоолох боломжтой. За би санхүү эдийн засгийн дээд сургуулийн Хандооны глобал их сургуультай хамтарсан ангийг 2014 онд төгсөөд ирсэн. За энэ санхүү эдийн засгийн дээд сургууль болон Хандооны глобал их сургууль төгснөөрөө би маш их олон зүйлүүдийг би давуу талуудыг бас өөртөө бий болгож чадсан гэдэгт бүрэн итгэлтэй. Хамгийн түрүүнд бол хэлний чадвар байна. Би англи хэлийг бол бас нэлээд сайн төвшин сурсан, хаамж өгсөн, бусад хүмүүстэй харилцах бүрэн чадвартай болсон. Дээрээс нь манай хоёр сургуулийн сургалтын төвшин бас маш сайн чанартай байдаг.
Дээрээс нь тэтгэлэг авах бүрэн боломжтой байдаг. Тэгээд өөрөө яаж сурна, өөрийгөө яаж төвшүүлнэ тэр шинжээгээрээ тэтгэлэг авах боломжтой учраас гадаадын оронд очсон ч гэсэн сургуулийн төлбөр санаа зовхгүйгээр олон зүйлүүдийг олон соёлтой танилцаад олон оюутнуудтай гадаадын бүх улсуудын хүмүүстэй танилцах тийм бүрэн боломжийг бас нээж өгөө. Хамтарсан болон солилцооны хөтөлбөрийг төсөгчд нь Сангийн яам, Голомт банк, Хас банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк болон Татварын ерөнхий газар, оюу толгой, Mobicom 5 богд зэрэг компаниудад мэргэжлээрээ ажиллаж байна. 对合作的国家历史文化和传统有了比较深入的了解。 You will gain knowledge and experience that enable you to live and work in a global environment, as well as make friends with international students. In the foundation program, all business core courses are taught in English by Mongolian and international faculty. 在财经学院，无论是专业课程的学习，还是语言课程的学习，我和我的同学们都取得了很大的进步。 Хамтарсан болон солилцооны хөтөлбөрийг төсөгчдийн ажлын байр. Хүний нөөцийн менежер мэргэжилтэн. Маркетингийн менежер мэргэжилтэн. Бизнесийн эрх зүйч. Эдийн засагч. Эрсдлийн шинжээч. Санхүүгийн менежер. Хөрөнгө оруулалт хариуцсан менежер. Нэгтлэн бодогч. Зочлохын үйлчилгээний менежментийн хөтөлбөр. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь 2013 оноос зочид буудал рестораны менежментийн бакалаврын хос диплом олгох хөтөлбөрийг Кипр улсын Никосия их сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, удирдлага дор явуулж Монгол улсын зочлохын үйлчилгээний салбарт манлайлагч байх шилдэг менежерүүдийг бэлтгэж эхэллээ. За энэ хөтөлбөрийн онцлог бол 1-р курстэй 6 сарын танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийдгээр онцлог. Өөрөөр хэлбэл энэ салбарт маш их туршлага, дадал, ур чадварыг шаарддаг энэ салбар учраас энэ 6 сарын дадлага эзэмшдэг. За ингээд 1-р курсыг төгсөхдөө ажиллах эрхийн сертификатаа төгснө. Энэ нь 2, 3, 4-р курстэй цаашид ажиллагааны зэрэгцээ сурах боломжийг олгож байгаа. Тэгэхээр 4 жилийн дараа бакалавра менежментээр төгсөхдөө аль хэдийн 3 жилийн ажлын туршлагатай болсон байна гэсэн. Намун хичээлийн агуулга, сургалтын агуулга арга зүй бол Никосия их сургуулиас удирдагдж явагддаг учраас англи хэл дээр материал ашигладаг. Энэ учраас бас энэ салбарт хамгийн чухал хэрэгтэй байдаг гадаад хэл буюу англи хэлний ур чадварыг бас эзэмшиж төгснө гэсэн. Тус хөтөлбөр нь бакалаврын боловсролыг шаталсан сургалтын хэлбэрээр Монголд анх удаа явуулж байгаагаараа бусад их дээд сургуулиудаас онцлогтой юм. Хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн шаардлагыг хангасан чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн тулд сургалтын орчин, материалын баазыг олон улсын стандартад нийцүүлэн тоногдож сургалтаа явуулж байна. Төгсөгчид Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн Киприйн Никосия их сургуулийн болон санхүү эдийн засгийн дээд сургуулийн зочид буудал рестораны менежментийн бакалаврын хос дипломтой төгснө. Хөтөлбөрөөр төгсөгч нь зочлохын үйлчилгээний болон бусад салбарт хөрвөх чадвартай мэргэжилтэн байна. Зочлохын үйлчилгээний менежментийн хөтөлбөрийг төгсөгчдийн ажлын байр. Зочид буудал рестораны менежер, хоол ундааны үйлчилгээний менежер, зочид буудал жуулчны баазын ерөнхий менежер, угтах үйлчилгээний менежер, захиалга хариуцсан менежер, хурал зөвлөгөөн хариуцсан менежер, салбарын хүний нөөцийн менежер, маркетинг, борлуулалт хариуцсан менежер, ивент менежер, хувийн бизнес эрхлэгч, олон нийтэд харилцах албаны менежер, зочлохын үйлчилгээний мэргэжлийн англи хэлний багш. Шаталсан сургалтын хөтөлбөр. Тейлорын шаталсан сургалт. Нервын шаталсан сургалт.
Санхүү эдийн засгийн дээд сургууль нь үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлд бусдыг манлайлан оролцож, сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах тогтолцоог бүрдүүлж, оролцогч талуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхийг зорилго болгон ажиллаж байна. Тиймээс ажил олгогчдын хэрэгцээ, санал хүсэлтэнд үндэслэн шаталсан сургалттай бакалаврын хөтөлбөрийн бэлтгэл ажлыг ханган 2014 оноос сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь үе шаттайгаар мэргэжлийн боловсролыг эзэмшиж, бакалаврын зэрэг хүртэх явдал юм. Хөтөлбөрийн давуу тал нь суралцагч эзэмших мэргэжлийн чиглэлийн дагуу ажиллангаа суралцах боломжтой бөгөөд ингэснээр дадал, төлөвшил, чадвар, мэдлэг гэсэн системээр нэгтлэн бодогч мэргэжлийг эзэмшинэ. Мөн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн профессор багш нараар хичээлүүдийг заалгаж, практикт ажиллаж буй шилдэг боловсон хүчнүүдээс туршлага судлах боломжтой юм. Шаталсан сургуульд нарийн хөтөлбөрийг төгсөгчдийн ажлын байр. Жижиг дунд аж ахуйн нэгжийн ерөнхий нэгтлэн бодогч. Нэгтлэн бодох бүртгэлийн хилцээний менежер. Ахлах нэгтлэн бодогч. Тооцооны нэгтлэн бодогч. Нарийн бүртгэл тооцооны ажилтан. Данс хөтлөгч. Суралцагч нь 1-р курсээ төгсөөд нарийн бүртгэл тооцооны ажилтан гэсэн мэргэжлийн боловсролыг эзэмших, ингэснээр мэргэжлэр ажиллангаа цааш уян хатан цагийн хуваарийн дагуу суралцж, сургалтаар олж авсан мэдлэг чадварыг ажлын байрандаа шууд хэрэгжүүлэх мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэх ба суралцах хугацаанд санхүүгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ингэснээр төгсөгч нь бакалаврын зэрэг авахд 3-4 жилийн ажлын туршлагатай, практик дадал чадварыг өндөр түвшинд эзэмшсэн онлын өргөн хүрээний мэдлэгтэй мэргэжилтэн болж гарах юм аа. Тейлрийн шаталсан сургалт. Энэхүү сургалт нь нэг хичээлийн жилд банкны тейлрийн мэргэжлийн боловсрол олгох, онол практик өсөлсөн сургалт юм. 2014-өөс 2015 оны хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү сургалтын онцлог нь элсэн суралцагч 1 жил амжилттай суралцсан мэргэжлийн сертификаттай төгсөх ба төгссөний дараа банкны менежментийн ангид үргэлжлүүлэн суралцж бакалаврын зэрэгтэй төгсөх боломжтой юм. За энэхүү тейлрийн сургалт маань тейлрийн ажлын байран дээр тавигдах нийтлэг шаардлага, за мөн харилцааны ур чадвар бүхий практик дадал чадвар эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэх гэж хэлсэн сургалтын үйл ажиллагаа байгаа. Миний хувьд энэхүү сургалтыг сонгосон шалтгаан нь гэвэл ажлын хажуугаар суралцах боломжтой, за мөн давхар мэргэжилт эзэмших боломжтой гэдэг юм аа. Энэхүү сургалтын давуу тал нь гэвэл бакалаврын мэргэжлээр цаашдаа үргэлжлүүлэн суралцах боломжтой, за мөн онл практик болсон гэдгээр давуу тал юм аа. За миний хувьд гэвэл би өнөөдөр голланд банкнд дадлах гэж байна. Бүрэн дунд боловсролтой, давхар мэргэжил эзэмших сонирхолтой залуучуудад боломж олгох бөгөөд банкны тейлэр, мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал олгохоос гадна оюутнуудыг төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. За нэг жилийн хугацаатай сургалт маань 50% нь танхимын сургалт, 50% нь практик дадлах олгох сургалт байгаа. За энэ сургалтанд бид нэр ямар хүмүүсийг элсүүлж авахар зорж байна вэ гэхлээр бүрэн дунд боловсролын зэрэгтэй элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хүмүүс байхаас гадна мөн бусад мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй хүмүүсийг сургалтанд элсүүлэх шаардлагыг билүү тавьсан байгаа. За энэ цаашаа яахын гэхлээр тейлрийн сертификат аваад цаашаа бакалаврын зэрэгээ авах ийм сургалтанд хамрагдах бүрэн боломжтой байгаа. Харин бусад мэргэжлэр бакалаврын зэрэгтэй байсан хүмүүс маань мэргэжлийн сертификаттай төгсөөд банкнд ажиллах бүрэн боломжтой байгаа. Дэлхийн боловсролыг Монголд эзэмших боломжийг олгож буй 90 жилийн түүхт эрдмийн өргөнөөс бэлтгэсэн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Эрдмээрээ баян чинэлэг амьдрах нь таны сонголтоос хамаарна. Эрхэм баян эрдэм. Алдрын одон тогногэрэлтэй амжилтаа мөнхөл заммаг игүүлсэн ачтар дэмин тоянагэрэлтэй авэчин харярын крилсэг торлын авяснууд торчгарсан үднөл зитэн санхүүчдийн урха миний сохлого